Шинэ өдрийн мэндийг бүгдэд нь хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдөр та бүхэндээ Монголын сүнс өдөртэй гэдэг нь батлагдсан газруудаас дурдах болно. Хүн төрлөختөн олон зуун жил нууцыг нь тайлах гэж толгоогоо гашлахаж байгаа учир битүүлэг зүйлсийн нэг бол яалтчгүй сүнс өдөр, чөтгөр шулам, хий үзэгдэл, хараал юрүүл гэдгийг бол бүгдээрээ мэддэг бах тийм ээ. За шинжлэх ухаан өндөр хөгжсөн шинэ эринд эрдэмтэд сүнс бий гэж хүлээн зөвшөөрөө дуудаж байна. Үүний хажуугаар чөтгөр шулам, хий үзэгдэл, дэлхийн ертөнцөөр хэрэнд тэнүүчилж байдаг гэх хүмүүс ч гэсэн олширсан байх нэ. Гадныхан чөтгөр шулмын ан хомрогонд аль хэдийн мордоод ахад Монгол хэмээх даруухан орн ч гэсэндээ зүгээр суусангүй. Ард түмэн ийм урам сэтгэмжтэй ч юм уу бүүмэд ямар ч байсан чөтгөр шулам сүнс өдрийн тухай хэтэрхий ихээр ярих болсон. Олон иргэд чөтгөр шуламтай таарсан гих 10 газрыг энд товчлон өгүүлэх болно. Хизээ нэгэн цагт Монголын шинжлэх ухаан гайхамшигтай хөгжөөд за энд чөтгөр шулам бий шүү. 100-аас илүү метр ойртож болохгүй гэх ч юм уу тий. Эсвэл ноёдоо чөтгөр шулам хий үзэгдлийн нутгаар 50-тай морил гэх ч юм билүү. Тэр цагт чөтгөр шулам ерөн сурвалжлах ангуучдад дараах газруудыг мэдэгдэж байгаа хэрнэ. За ингээд эхний газар буюу Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сум. 1990 онд Монголын нууц товчоо зохиогдсны 750 жилийн ойгоор Дашиг надам үзэхээр Улаанбаатар хотоос мордсон нэгэн намынхантай хий үзэгдэл таарч л дээ. Тэд Чингисийн их цэрэг байлдаж байсан гих төвдөө талд хоногсон байна. Гэтэл яг шүн дундын үед морин төвөргөн, уухан хашгирах, дуу, ном сумны нийжигнээ, өхөж буй цэргийн хашгиран бүгдэд нь сонсогдсон байна. Мөн хөх гал сүүмэлзэн насаж нэг гэрийн өвөрлөө орсон гэдэг. Энэхүү хий зүудлээс болж өвчин эмгэг олсон гэх хүмүүс ч олон байдаг байна. Хоёр дахь газар буюу мах комбинат. Энэхүү хачирхалтай яриаг мах комбинатын манаач ярьсан юм. Манаачир шүн дундын үед хураг майлах, тугал мөөрөх, унаг янзгаах сонсогдно. Тэгснээ гинэт олон малын мөөрөлдөн гутаг авирах чимээ нүргэлэн гарч эхэлнэ. Яг энэ үед хүүх ямаа урт хонглоор түргэлэн гарч ирснээ агаар замхарна. Аймар шүү гэж өгүүлсэн юм. Энэ газар хамгийн олон малын амьд тасалсан нь яах ярахгүй үнэмлээ. Гурав дахь газар буюу Чөтгөрийн даваа. Архангай аймгийн Булган сумын 3-ын даваа хэмээх газрыг чөтгөртэй гэж нутгийнхан нь баталдаг. 3-ын даваа хэмээх газар мод хийж байсан хүмүүсийн хажууханд хөх гал осч түүнийг хэсэг ус тойрон суух нь харагджээ. Мод хийж байсан залуус гайхан ойртон очивол нөгөө хөх галж хүмүүсч зэрэглээ шиг цаашлахаж. Тэгсэн хэрнээ киноны дүрс шиг харагдах энэ хүүхийн үзэгдэл жолооч нарын айцыг олон жил хүргэсээр ирсэн байна. Одоо ч гэсэн Чөтгөрийн давааны хөх гэрэл тойрсогоо ус нь харагддаг юм шүү. Дөрөв дахь газар буюу Инх тайвны гүүр. Машины гэрэл гисхийг агшинд нилийсэн усан дунд гарын сарвалцсан хүмүүс харагдана. Энэхүү яриаг жолооч Эрдэнэ бэлэг батлахдаа би оройхон хэрд гүүрэн дээр машиныхаа гэрлийг асаага зогсож байлаа. Гэтэл ус хуржигнэн шуугаж ихэснээ гүүрэн дээгүүр даваад ирсэн. Гинэт нэг хүүхдээлтэй эмэгтэй хүн машины гэрэлд гарч ирснээ "Ам авраарай" гэж хашгирч байв. Үхтлээ айсан би машинаа асаагаад хөдлөвөл ус болон нөгөө эмэгтэй хүн бүгд үзэгдэхэ байжгсан. Би тэр эмэгтэйг 1966 оны аимшигт үеэр осолдсон хүний сүнс болов гэж бодсон. Ямар ч байсан Инх тайвны гүр хий үзэгдэлтэй гэж ярьсан байна. 5 дахь газар буюу Автрантын Гяндан. Эхийгээ алсан цагаан мөг, үгтэй шатаасан чимгээ, хүн алсан бям суран химэх дүгэлтэй 3 хүүхнийг Ялтан, Чулуунбаатар, Төр тогтох, Лавг сүрэн 3-аар гохтой амийг нь бүрлгсэн билээ. Гэтэл одоо тэрхүү хүүхнүүдийн хоригдож байсан камераас хашгирах, уйлах, яолох чимээ сонсогддог байна. Мөн ус гизгэн сэгсийсэн 3 эмэгтэй хий үзэгдэл тэрхэл сартаа шөнөөр урт хонглоор явдаг гин. 6 дахь газар буюу Цэнхэр мандал сум.
Германы армид бууж өгсөн генерал Волосовын армийг 1940-од оны сүүлчээр Хинтээ аймгийн Цэнхэр мандал суманд авчирсан юм. Олон мянган орос цэргүүд модтын ууланд цагаан тоглох олборлож байлаа. Эх орноосоо орвсон гэхийн олон цэргүүдээс ганц хоёрхан л оргож амьд үлдсэн билээ. Өвлийн хүйтэнд дааваны өөцөөр хөлөө ороосон цэргүүд олноороо үлсэж, хүлдэж, өвчлж нас орсон байна. Өвлийн хүйтэнд дааваны өөцөөр хөлөө ороосон цэргүүд олноороо үлсэж, хүлдэж, өвчлж нас орцгаасан байна. Хацар дээрээ 505 гэсэн бичээстэй цэргүүдийн сүнс одоо ч Цэнхэр мандал суманд бий. Хариу бүрүүд намуухан орос дуу иршгэлж байснаа элдв орос үгээр хараал тавих дууны замыг тажигнах туу гардаг гин. 7 дахь газар буюу аимшигын цагаан байшин. Сонгон хайрхан дүүргийн ханы материалын ойролцоо 4-р хороонд аимшигын цагаан байшин гэж бий. Эзэнгүй энэ байшингийн оршин суугч нь Ирэм хий үзэгдлэж. 9 сарын харьцаатай өвлийн байшингийн анхны эзэдэн болох Ирэм 2 мөнгнөөс болж маргалдан нэгнийгээ хороосон гэдэг. Түүнээс хойш энэхүү байшин хий үзэгдэлтэй гэж үзэх болжээ. Аимшигын цагаан байшин анх 2 сая төгрөгийн үнэтэй байсан ч авсан эзэд нь хий үзэгдлээс айхын ирэхэнд хямдруулан зарсаар өдгөө бараг үнэгүй болсон байна. Оройхон хэрдэл цус нүжиндөө холилдсон Ирэм хий үзэгдэл сарны туяатай хамт цонхоор уусан орж ирээд өнгөө ирж эхэлнэ. Тэгснээ төд удалгүй хоорондоо зодтолтон эрэхтэй нь эмэгтэйгээ хөнөөдөг аж. Гэвч нармаандангууд чив чимээгүй болдогч гэвгэнэт эрэхтэй хүний хоолоогоор мөнгөг гэх нь сонсогддог гин. 8 дахь газар буюу тасхны овоо. Таскил химээх төрөг үгнээс гаралтай энэхүү голоороо тасарсан овоог сүнс өдөртэй гэж ярьдаг юм. Энэ тухай мэрэгч чадраа бал хэлэхдээ би 2000 оны хавар 2 найзынхаа хамт тасхны овоон дээр гарч ганц 2 лаз пий ууж суулаа. Тэгтэл манай 2 найз мэрэглээд өгөөч гэж надаас гуйгаас алдаггүй. Бэж тэдний гуйлтаар мэргэлж байтал ханаас ч юм бэ нэг навсайсан лам дээлтэй 40 иргэм насны хүн гарч ирээд хэрэгт суулаа. Битэж нилээд халамцуу байсан болохоор нэг ихэн ботсонгүй. Гэтэл нөгөө лам сүхэрт суугаад та миний ирээдүг мэрэглээд өгөөч. Энэ ногоо малгаатнууд намайг алах нь яах нь вэ гэдэг байна. Түүнийг ингэж хэлэхээр нь гинэц очиж "Гүй чи юу хүн бэ?" гэвэл тэрээр "Би бол гандангийн ловн цэвлийн шабилээ. Хэлс хэрэгт холбогдоод зугтаж явна. Гингүүт нь буу буудах чимээ гарснаа нөгөө лам гівгэнэт алга болчихсон. Төд удалгүй олон лам нарын майн унших хонх тамар дуугарах нь сонсогдож билээ" хэмээн ярьсан байна. 9 дахь газар буюу Боргоцгийн тал. Булган аймгийн Боргоцгийн талд малчин санжаагүй мал ирээд явж исэн байна. Гараа бүрээ болох үед морин үрхэд явж өгөхгүй байж л дээ. Гайхаад мориноосоо бүүн харвал ёс долногоо үлгэрт баймаар өрөөснүүдтэй сэгсгэр толгойтой хүндүрстэй амтан мориных нь өмнө зогсож байж. Санжаагаа угийн сүсэг бишрэл муутай төрийн хар хүн болохоор "Энд чи одоо ямар балан амтан бэ?" гэд дашуураараа буулгаад авчилдээ. Гэтэл нөгөө амтан муухай дуугаран галд өрөлзүүлээд нүдэн дээр нь шатчихсан байна. Энэхүү хачин амтныг санжаагаа гайхан боцоор харж явтал ирж авсан үхрэн зам дээр бэлчиж байж. Тэрээр учиргүй баярлан үхрээ гэрлүүгөө туух гэтэл өөр зүг рүү тарж гүгээд боссонгүй. Нэлээд удаан хөөцөлсөний эцэст үхрээ харвал бүгдээрээ 4 нүдтэй байсан байна. Санжаагаа сандран гэрлүүгөө ирэхтэл нөгөө үхрүүд нь сэгсгэр хар амтан болж араас нь хашгиралтан хөөхөд гүйч эхэлсэн байна. Ингээд сандарч айсан тэрээр гэртээ ирвэл хүүн бүх үхрээ түүний эсрэг зүгээс олоод ирчихсэн сууж байсан гэдэг. Энэхүү хачин яриаг нутгийн малчид ярьдаг бөгөөд олны олон 5 цэнгэгчээр дээр нь чамгүй дав суужир нэмсэн байж болох юм. 10 дахь газар буюу Далан давхар. Өмнөгөө аймгаас хэсэг малчид мал зархаар хотод ирээд Динжимингийн ойролцоох Далан давхрын ойролцоо хоногулж л дээ. Шүн дундын үед хонь мал нь үргэж эхлэхэд хулгайш нохой хоёрын нэг нь ирлээ хэмээн малчид дотроо бодон босцгойж.
Гэтэл ямар ч хүн амтан байхгүй байх бөгөөд мал нь ийш тийш бутран гүйсээр байж. Гэвгэнэд тэдний хажууд олон хүн тачигнал хөхрөлдөх чимээ гарсан бөгөөд ойролцоох шарлаас гэрэл цацарч үзэгдэжээ. Малчид эмээл гайхаж цэл хөхөрж байтал олон цагаан хувцастай хүмүүс шарил дундуур шүлжидэж яваа нь харагдсан байна. Энэ бол нэг л жишээ. Чимээгүй хот буюу далан давхраа эргээд хүмүүсийн нүдэнд үе үзэгдэх нь хэлбэг билээ. Хүн төрлөختний хорхойг хөдлөсөн чөтгөр шулам хий үзэгдлийн талаар монголчууд ингэж ярьж баталж байна. Эзэн нэгэн цагт манай улсын чөтгөр шулам жуулчдын сонирхлыг хөвсгөл далай өмнө говийн эснээс илүү татах юм билүү хэмэглээ. За тэгэхээр энэ бүхэн батлагдаагүй олон амнаас дамжин бидэнд ирсэн хууч яриа байгаа. Магадгүй таны мэддэг тэмээ чөтгөр шуламтай батлагдсан газрууд байвал доор комент хэсэгт бичээрэй. Энд хүрээд өнөөдрийн дугаар өндөрлөлөө. Шинэ дугаараараа эргэн уулзтлаа. Түр баяртай.